Сайн байцгаана уу? Та бүхэнд сонгон шалгаруулалтын цахим системд хэрхэн ажиллах талаарх зааварчилгааг танилцуулж байна. Та Selection цаг 1818 цэгийн цахим хуудсанд хандаж бүртгүүлсэн имэйл нууцгүй ашиглан нэвтрэн орж цахим сонгон шалгаруулалтын 1-р үе шатны ерөнхий шаардлага хэсгийн мэдээллийг бүрэн оруулах ба файл сонгох хэсэгт зааврын дагуу оруулан хадгалах товчийг дарж оруулсан мэдээллээ хадгална. Мэдээлэл оруулахдаа ерөнхий шаардлага тус бүр дээр байгаа заавар хэсгийн мэдээлэлтэй сайтар танилцаарай. Ерөнхий шаардлага нэгт хуулийн этгээдийн гэрчилгээний нүүр болон арга хэсгийн мэдээллийг бүрэн харагдахуйц байдлаар PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр оруулна. Ерөнхий шаардлага 2-т эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нүүр болон арга хэсгийн мэдээллийг бүрэн харагдахуйц байдлаар PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр оруулна. Ерөнхий шаардлага 3-т магадлан итгэмжлэлийн батламжийг бүрэн харагдахуйц байдлаар PDF өргөтгөлийн файл хэлбэрээр оруулна. Дээр оруулсан тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлийн мэдээллийн үнэн зөв байдлыг шалгаж, мэдээлэл үнэн зөв бол зөв гэсэн тэмдэг дээр дарж баталгаажуулна. Хэрэв мэдээлэл буруу болон алдаатай, хугацаа дууссан байвал X буюу буруу гэсэн тэмдэглэгийн дээр дарж тайлбарыг бичин хадгалснаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мэдээлэл засварлах хүсэлт ирнэ. Манай газраас уг хүсэлтийг хүлээн авч зохиох журмын дагуу хянан засварлаж хариуг илгээнэ. Ерөнхий шаардлага 4. Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлсөн сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаанд шимтгэлийн үргүй байх ба лавлагааг e-Mongolia цахим системээс авч PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр оруулна. Ерөнхий шаардлага 5. Татврын лавлагааг e-tax-ыг MTA-ийн сайтад өөрийн байгууллагын эрхээр нэвтрэн тодорхойлолт гэсэн зэснээс тендерийн тодорхойлолт авах хэсгийг сонгон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт зориулан EMDY-г 2022-311 дугаараар тодорхойлтыг авч PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр оруулна. Ерөнхий шаардлага 6. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаанд шүүхэн шийдвэрээр албадаг хэрэгжүүлэх арга хэмжээгүй тухай лавлагааг e-Mongolia цахим системээс авч PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр оруулна. Ерөнхий шаардлага 7. Нэмэгдсэн мөртгийн албан татврын удирдлагын системд холбогдсон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн санд хандах техникийн боломжтой мэдээлэл дамжуулах загварын дагуу тогтоосон шаардлагад нийцүүлж системийг хөгжүүлэх хэвийн ажиллагааг хангах чадамжтайг илэрхийлж сонгох товчийг дарж илгээнэ. Танд амжилт хүсье.